Дараагийн мэдээ. Боловсролын салбарын цалинга нэг тогтолцоонд шилжүүлж 50%-аар нэмэгдсэн цалингаас илүү цаг урамшууллаа тооцоолж авдаг байх шийдвэрийг мөн өнөөдрийн засгийн газрын хурлаар гаргалаа. Талуудын хэлэлцээрийн хүрээнд ирэх 11-р сарын 1-ний өдрөөс багш ажилчдын цалинг дахин 26%-аар нэмэх үүрэгтэй. За гэхдээ энэхүү цалингийн нэмэгдлийн маргааныг таслахын тулд 2026 оны улсын төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй гэж мэдгдлээ. Гэвч хуулиараа төсөвт тодотгол хийх хугацаанд болоогүй тул боловсролын яам шинээр барих сургууль цэцэрлэгийн төсөл болоод салбарын зарим хөтөлбөрөө царцаахаар боллоо. За мэдээж энэ бол их усүр бол төсвийн тодтол хийгдэх шаардлагатай. Мэдээж төсвийн тодтолгүйгээр их усүр одоо шийднэ гэдэг их хүндрэлтэй. За гэхдээ одоо ямар ч байсан төсвийн тодтолд өнөө маргааш хийх одоо ийм үндслэл үүсээгүй гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас бол одоо төсвийн ерөнхийлөн гүйцэтгэгчдийн одоо төсөв дотроо зохицуулах ийм шаардлагууд гарч ирж байна. Нөгөө авдрын ёроолыг шавхууд атга гурил гарна. Тэгээ шанагны ёроолыг гарвал шат одоо юу гурил гарна гэдэг шиг ингээд үзье гэж бодож байна. Хамгийн түрүүний ээлжинд би түрүүн хэллээ шүү дээ. Одоо нөгөө шин энэ жил эхлэж байгаа хөрөнгө оруулалтуудаа энэ жил эхлэж байгаа цэцэрлэг сургууль газаргүй байгаа хөрөнгө оруулалтуудаа бид нар зогсоож байна. Эндээс бол 100 орчим тэрбум төгрөгийн их усүр гарч ирж байна. За зарим шаардлагагүй байгаа, үрдэн муутай байгаа одоо хөтөлбөрүүдийг бас түр зарцаая гэж бодож байна. За гэх мэтлэнгээр ингээд ямар ч байсан өөрийнхөө төсөв дотор төсвийн тодтгол хүртэл одоо зохицуулт хийх нөгөө би аргална гэж хэлсэн шиг одоо тэгээ яг ийм төсвийн зохицуулт хийх одоо ийм асуудлууд байна л гэж зохицуултууд хийж болно гэж харж байгаа. 1510 сургууль цэцэрлэгийн цалингийн төсөв хөрөлцөхгүй явсаар нийгэм даатгалын шимтгэлээч төлж чадахгүй төрсөн нь бодлогын алдаа боддоор хэрхэн үнэтэй тусдгийг харууллаа. Үүний уршгаар 4000 гаруй жирэмсэн багш жирэмсний тэтгэмжээ авч чадахгүй. За 44.6 мянган багш ажилтан цалингийн зээл авах нийгмийн даатгалд тулгуурласан наад захын санхүүгийн үйлчилгээнд ч хамрагдаж чадахгүй гацаанд орсон мэжээ. Эцэст нь асуудал хэтэрхий боловсролын биш харин системийн дагуулт басны хүлээн зөвшөөрсөн засгийн газар өнөөдөр боловсролын байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийн үрийг тэглэлээ. 618.2 тэрбум төгрөгийг 2026 он дээр цалингийн сан дээр нэмж баталж өгсөн. За ингээд одоо ерөнхий боловсролын сургуулиуд дээр сая 224-25 дугаар тогтоолоор ингээд тоотод үзэхэд сард биднэрт 171 тэрбум төгрөг хэрэгтэй. За инхээр яг 618 тэрбумаар нэмэгдүүлснээс тоотод үзэхээр сард хуваарлагдаж байгаа 148 тэрбум. Тэгэхээр 23 тэрбум төгрөгийн дутуу төсөв хуваарлагдаж орж ирж байгаа. Тэгэхээр энэ ч нөгөө мэдээж одоо гар дээр олох цалингуудаа бүтэн олгоод нийгмийн даатгалын шимтгэлүүд дээр л өртөө яваад байгаа гэсэн. Цалин сургуулийн хөгжлийн зарлыг 90-10 харьцаагаар хуваарлдаг тогтолцоог өөрчилж бараг 100% цалин урсгал руу урсгачихсан нь боловсролын байгууллагыг зөвхөн амь зогоох горин шилжүүлчихсэн байна гэж төрийн бодлогын заламж халааг ярих засгийн газрын гишүүд алдааг өөрөөсөө холдуулж тайлбарлалаа. Одоо шинэ нэмэгдлэр бол багш нарын цалин 2,450,000 төгрөг ойролцоо. Үндсэн цалин. За тэгэхээр одоо энэ 2,450,000-аас бүх нэмэгдлүүд чинь нэмэгдэнэ л гэсэн. Одоо бол яаж яах вэ гэхээр цалингийн хуучин 1,450,000 байсан 750,000-аас цалинг нөгөө 2,400,000 болгочоод цалин үндсэн цалин чинь 2,400,000 болсон шүү. Харин нэмэгдэл чинь бол хуучин 7,700-аас бодно шүү гэдэг нэг ийм шийдвэр гарсан байсан шүү. Одоо бол нэмэгдсэн суур цалин буюу 2,450,000-аас одоо энэ бүх нэмэгдлүүд нэмэгдээл гэсэн үг. Гэхдээ энэ ямар ч дэвшил биш. Одоо та бүхэн үндсэн суур цалин цааш нэмэгдүүлээд явъя гэвэл нэрсэн дүн рүү оруулж үндсэн суур цалингийн эзлэх хувь хэмжээг сайн нэмэхгүй бол энэ салбарт чинь залуу хүн орж ирэх болчиход шүү. Товчхондоо өмнө нь бүгдийг цалин руу хийж алдаа гаргасныг ин хамгаалан сайд мэдэрч заслаа гэх улс төрийн мэдээлэл тасарсангүй. Цалингаас бусад бүх зарлалын нөлөөллийг инфляцийн түвшиндээ уялдуулан 30%-аар нэмэгдүүлж тооцсон байна.